Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлсэн гишүүдийн 56.4% дэмжснээр төслийг хэлцгээр боллоо. Тиймээс хуулийн төслийг анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орон шилжүүлжээ. Мөн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөө төсвийн тухай шинжилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлцээд гишүүдийн 83.3% саналаар төслийг хэлцэх нь зүйтэй гэмээр үзлээ. Төсөл чөлөө төсвийг хөгжүүлэхдээ зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээх биш, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах зохицуултыг тусгаж өгчээ. Мөн хуулийн хүрээнд хил орчмын чөлөө төсвийг бий болгох зохицуултыг тодорхой болгосон байна. Засгийн газрын хүчирхтрийн ээлж тус хуралдаанаар дулааны 4-р цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр сурлуулах 100 МБ-ийн турбин генераторыг худалдан авах, сурлуулах шаардлагатай хөрөнгийг дахин сангуулжуулах зорилгоор Оросын албан ёсны банкнад 75 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгт орж улсын хурлын гишүүн баталгыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгчийн хэлэхүүг өнгөрөх өдрүүдэд анхаарлын төвд орж олон нийтийг баггуу талцуулаад байсан төмөр замын асуудлаар байсан юм а. Улсын хурлын гишүүн Уянга Батцаандан Болорчлон Ганбаатар Даваас орон цог нарын гишүүд улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ. Тэдний улсын дээд шүүхийн эрүүг эргэн танхимд ийхүү хандах болсон нь өнөөдөр болох төрийн ордны гадаа буугаар жагссан зэрэгүүлэлээр буруутгагдаад байгаа мөнх 2 нарын шүүх хурал оролцох зорилготой байна.